Окей, за ингээд өглөөний цай авах гэсэн. Надад банш өгсөн биш үү? Би өгн гамбар загсан. Андуурч. Гэтэ яах вэ чи? Гамбарыг нь заагаадсэн цааш буруу харцсан юм шиг. За энэ бол юм бүтэн арцай чихэртэй. Тэгээд ингээд 50 гэдэг чинь 5500 төгрөг юм уу да Монгол мөнгөөр өглөөний цай. 5500 байна. Дотор махтай маань. Гамчтай байна. Хонга ганцаараа ажилласан юм. Тэгээд байршин заа. Одоо энэ Happy Men Station даа. Happy Men Station шиг яг энэ үнцтэй байдаг. Тэгээд and Esquire гэдэг shopping mall байгаа. Shopping mall-ийн харалтаад ингээд яаж байгаа гомдтой байна. Тохон тостой юм байна. Тэгээ зүгээр гомдтой. Энэ дээр ингээд шараад явчихсан. Одоо тэгээд шатсан хараа. Би энэ гамбарыг авъя гэж бодсон. Гоё. Надад банш сайх маргааш үлээсэн. Look at this. Yeah. Энэ хүмүүс бол өглөөд ингээ өглөөнийхөө цаг хийчгээд тэгээд оройдоо энэ газар нь өдөр өөр хоолны газар болоод ингээ нэг газрыг аюу олон хүмүүс зэрэг төрөлсөлтэй юм байлээ. Магадгүй өдөр нэг өөр хоолны газар болох байх. Оройдоо дахиад нэг өөр юм заах байх. Ийм байдлаар ингээ хуваач төрөлсөлдөг газрууд зөндөө олон байдаг. Ингээ тийм за ямар ч байсан айгуу гоё амттай. Андуурч авсан баншаа идээд дууслаа. Одоо би тавсан. Тэгээ абан. За. Аяа хүмүүсийн өглөөний цайныг иймэрхүү байдаг. Сэсэний. Эдгэгээ юм газартаа ингээ ганцаараа байдаг. На дотроо гахаа махтай. Мах гэж одоо элдв янзын махны юм нэр бичээгүүл бол ерөнхийдөө Тайван хоол гахаа махтай байдаг. За би тавтанд энэ байрлалыг юм та харуулдаг. За энэ бол нөгөө Taipei Men Station буюу Taipei алтраны төв буудлын яг замынхаа эсрэг хангалттай байж байгаа. Гараар татсан ширмэндээ шарсан банштай өглөөний цай юм гэж хэлэх юм тий. За одоо өнөөдөр бүтэн сая өдөр өдрийн гол зорилго бол би ганц хоёр дэлгүүр орно. Нэг хүн ном загсан байгаа. Ном аавна. Асна гол ажил нөгөө хэцүү буржгар өстэй болохоор Тайванд ирж өсөндөө шулуун юм хийлэгдэг. За одоо баг Тайванд ирсэн гол зорилго гэж хэлчихвэл буруудахгүй байх. Ямар ч гэсэн өсөндөө шулуун хиймээ хийлгэн. Гэхдээ нөгөө шулуун хийм хийдэг байсан хүн маань өсчин маань амралтаа аваад гадагшаа явцсан учраас надад өөрийнхөө салаан дотроо өөр нэг өсчнийг санал болгосон. Тэгээ тэр өсчин дээр холбоо орох гэсэн чинь юу болохгүй лайн болохгүй очиж уулзаад өнөөдөр зав байгаа эсхийг асууна. За зав байхгүй бол өөр газар очиж хийлгэн. За Тайванд энэ нөгөө гоо сайхан өсчин үйлчлэгээ үнэхээр
сайхан байдаг. Би одоо юунд найгаад идэх гайхаад байдаг. Одоо би шулуун хийм ингээд Монголд ч юм уу өөр газар хийлгэхээр миний өсөг бүр ингээд алаад тавьчихдаг байхгүй. А Японд юм уу Тайванд хийлгэхээр бүр ингээд тэр техниктэй байд юм уу эсвэл хэрэгжилж байгаа материаланда байд юм уу. Ерөөс огт гэмтээхгүй маш гоё хийж өгдөг. Тэгээд энэ хоёр газар очиулал би эсэндээ шулуун юм хийлгдэг. За мэдээж ковидын үеэр бас наашаага одоо ирчихдэг байсан болохоор ганц хоёр газар очиж хийлгээд үсээ будаа болгосон. Одоо тэр будаа болгосныхаа горыг ингээд амсаад ургахын хүлээгээд байж байгаа. Нэр ургана гэснээс сүүлийн үед одоо үнэхээр миний одоо сэтгэл тултал намайг баярлуулж байгаа нэг бүтээгдэхүүн байна. Манай уран холбоо шүү дээ. Уран холбоогийн доктор спа гэдэг үсний тэжээлийн ком байгаа. За тэр бол миний Монголдоо хэрэгжилж байгаа хамгийн гоё бүтээгдэхүүн гэж хэлж олно. За намайг мэддэг найзууд бол миний үсний ямрыг бол маш сайн мэддэг. Миний үсийн төрөлхийн амар буржгар, маш ширүүн, тороос шиг хатуу. Тэгээ яг юм жигдхэн бүдүүн биш. Ширхэг үс байлаа гэхэд зарим газараа их бүдүүн, зарим газараа нэмгэн, нарийнхан их тасардаг. За хуурайг бол ярих юм байхгүй. Маш юм арзгар, хөвсгөр, күгэлтэй шиг үстэй. За зөвхөн одоо шулуун гэхээсээ илүү нөгөө угаах, арчлах, тэрийг яг тэр хөвсгөр буржгараар нь байлгах. За эсвэл ингээд арзаас сэрзээж харагдахгүй байлгана гэдэг бол одоо миний энэ байнга л одоо надад тохиолдог зовлон гэх юм уу, асуудал гэх юм уу тийм ийм зүйл байгаа. Тэгээ доктор спагийн одоо тэр нөгөө үс зөөлрүүлэгчтэй комик авсан тэр бол үнэхээр гоё. Тэгээ би одоо уургийг хэрэгжилж байгаа. Уургийг бол яг нөгөө тритментийг уург гэж орчуулад байсан. Тэгээд үнэхээр гоё. Бас нөгөө хуухны цацлага байгаа. Хуус сэргээдэг, тайвшруулдаг. За тэрийг тэгээд комор өглөө хэрэглээл гарах юм бол тэгээд тэр чигээрээ одоо нүд сэргэнэ гэдэг шиг тархичин сэргэж, хуухчин амилжтэй одоо үнэхээр гоё. Тэгээ би үсэндээ асуудалтай байгаа хүмүүс, за үс унаад байгаа, халцраад байгаа усуудыг би бас уран холбоогийн тэр доктор спа хэрэглээд үзээрэй гэж хэлмээр нь. Яг нь Монгол зарж байгаа бусад шампунуудыг бодвол жаахан үнэтэй. Зах зээлийн нөгөө салон гэдэг утгаараа, салооны бүтээгдэхүүн гэдэг утгаараа үнэтэй. Гэхдээ үсэндээ асуудалтай, үсээ хурдан ургуулъя гэж бодож байгаа бол туршаад үзээрэй. За би бас нөгөө буржгар үстэй болохоор миний ус чинь нөгөө хүний ус шиг доошоо ургадаг, дээшээ ургадаг байхгүй, буржиж ургадаг болохоор ургаж байгаа хэсэг нь мэдэгдэхгүй. Их тийм удаан ургаад байгаа юм шиг санагддаг. Тэгээд сүүлийн 1 сар би бол тасралтгүй хэрэгжилж байгаа. За ус бол үнэхээр гоё байгаа. За дээр нь бас нэг Монголд нэг асуудал байгаа. Нөгөө ус манай нөгөө бидний ундны ус одоо манайх чи усаа ямар ялгадаг шүү дээ. Ундны ус одоо бидний хэрэгжилж байгаа ус маань зэвтэй гараад идэг. За энэ зэв бол хуух үсийг бол үнэхээр алдсан байлээ. Тэрийг яаж мэдсэн гэхээр би Монголд очиод яг ижлэхэн шампунаар үсээ угаах энд ирээд одоо эдгээр чи их нөгөө усаа их зөв зөөлрүүлж нөгөө саарл ус, ундны ус эдраар аягүй сайн ялгадаг. Тэгээд энд ирээд яг адилхан шампунаар угаахад бүр ялгаа асар их байдаг байхгүй. Тэгээ бидний бас нөгөө Монголч Улаанбаатарынханд тулгараад байгаа нэг асуудал бол бас энэ цэвэр усны асуудал. Цэвэр ус бол зөвхөн ходоод нь гэлтгүй хүний биеийн бүх хэсэгт ямар нэг байдлаар нөлөөлж яадаг. Нөлөөллийг би бол өсөн дээрээ маш сайн мэднэ. За нэг иймэрхүү байшингууд нэм ойрхон. Манай сүүлийн үе Улаанбаатарын байшингууд шиг болсон. Тэгээд ингээд өглөөний цайны газар дүүрэн. Би нөгөө түрүүний юун дээр влог дээр хэлсэн шүү дээ. Юу байхгүй гээд. Кофе шопууд өглөө онгодгүй гээд. Ер нь ийм цайны газрууд ингээд нэг ийм харцаатайгаа байж хахад тэгээд кофе чирэггүй юм шиг байна. Уух нэг нь Starbucks-аас очиод уучна. Тэгжээд л өдрийн хоолны дараагаар кофе шопууд нэгднэ. За хагас бүтэн санд хөл хөдөлгөөн маш их нэмэгддэг. Эсвэргээр хүмүүс аягүй их гадуур хооллно,
гэр бүлээрээ гадуур гарна. Тэгэхээр одоо жоохон байж байгаа л энэ хавийн дэлгүүр хоршоо моршоо битүү болно да. За өнөөдөр сайхан бүрхэг тэгээ салхитай байна. Бүрхэг салхитай болохоор бас гүүж байгаа, дасгал хийж байгаа явж байгаа хүмүүс аягүй байна энэ хаваар. За ингээд нэг иймэрхүү хуучин муучин яг хотын төв дотор ингээд л төв гэдэг нэг ийм хуучин байшин гараад ирнэ. Одоо бодвол энэ нэг хоолны газар. За энд нэг сүм Крисмас сүм байдаг. Би энэ сүмд шинэ жилээр юугаар Крисмасийн үеэр ирж ирсэн. Айгуу гоё юм билээ. Зүгээр орд сууж үзсэн сонирхсан. За энд нэг танд би нэг гоё машин харуулнаа. Энд дуутай гоё машин яваад байна. Одоо сүм юм машин шүү дээ. Одоо миний очих гэж байгаа газараас энэ буудал маань ердөө нэг алхаад нэг 10 минут ч хүрэхгүй юм да. Тэгээ хүмүүст ингээд би тэнд бууж байгаа гэд хэлэхээр хөө ямар хоол ингээд автобусанд цугаад яваач гэж. Гэхдээ энэ ийм хоёрхан буудал газар чи одоо гэсэн чи ямар сони ийм хаалганд яаж алхах гээд байгаа ингээд хүн болгоо баг уурцсан болгоо надад хэлээ. Би тэгээд ямар сони дасгал чи дасгал хөдөлгөөн байхгүй юу? Уг нь бол ийм дургуун улсууд байгаад таарахчгүй дээ ингээд мотоцикл нь бүхэл унаа унш нийтийн тээвэр нь маш сайн хөгжсөн болохоор тэгээд ч нөгөө хоорондоо их уялдаа холбоотой сайн ажилладаг болохоор бид нар шиг ингээд гудамж витэрлээд алхаад ах хүн ховор тэгж халуун байна да. Одоо энэ айшээ гэдэг адгуулын цэцэж байна. За Тайванд нөгөө валютыг зөвхөн банкн дээр солидог. Банк нэгтгэхээс 5 дахь өдөр өглөө 9-өөс өдөр 3 хүртэл ажилладаг. За тэр үед мөнгөө солиулж амжаагүй бол тэгээд ямар нэг буудлын доор, моор, дэлгүүрийн доор маш зөрүүтэйгээр мөнгөө солих боломж л тэнд байгаа. Тайванд ирж байгаа хүмүүст ер нь зөвлөж хэлэхэд Bank of Taiwan мөнгөө солиулаараа бусад бүх commercial банкуд солисон мөнгө тутмаас чинь хэдэн хувь гэж авдаг. Тэгээд юу яадаг? Онгоцны бодол дээр солиулцдаг. Онгоцны бодол дээр болохоор хэдэн доллар солиулсан хамаагүй 30 Тайван долларын шимтгэл авдаг. 30 гэдэг чи одоо хэд вэ? 3500 орчим юм уу та тий 3500 мянган төгрөгийн үйлчилгээний хөлс гэж авдаг. За бусад мөнгийг бол ханшаар нь бодоод өгд юм байлаа. Би нөгөө Тайпейд ирчээд өөр бусад ойрхон банк руу гээд орцсон чинь эндээс чи бид нар тодорхой үеийн шимтгэл авна штэ гээд тэгээд commercial банкны хүмүүс ч хэлдэм байлаа. Та Bank of Taiwan дээр очиод солиулцгаа тэд нар шимтгэл авахгүй гээд анх ирэхэд бол тэгжээсээ одоо бас хэвээрэл байгаа. За одоо ингээ хогийн сав болтгоо юм аа. Би ч одоо энийг ингээд хогийн сав болтлоо бариад явна штэ. Ой. Айдах гэж байгаа юм байна та. Hello. Тэгээ олдохгүй бол нэг отсон газрынхаа хогийн савыг гуйж хаяа штэ. Энд кофе шоп онгойсон. Гонгоогүй хүн аллаа дотор нь тийм болохоор биш. Онгоогүй юм шиг. Энэ хогийн сав байна ёо. Багт хогийн сав л. Энийг хаяхгүй бол ингээ барай яваад хар төвхтэй. За удахгүй Евэн сар болно. Эдний өөрсдийнх үндэсний баяр болно. За хүмүүс бас нөгөө
бүх нийтээр амрах учраас бас манай найзууд ой нөгөө миний отго Starbucks шүү. Хүмүүс бас нөгөө амралтаа айгүй их төлөвлөж илээ. Яах вэ, их хаашаа явах уу. Гэтэ энэ үеэр нөгөө юуны аялал жуулчлалын компаниуд маш гоё пакэжүүдийг санал болгодог. Би бас оюутан байхдаа аялал жуулчлалын компанид ажиллаж байсан. За ямар пакэжүүд санал болгодог вэ гэхээр одоо жишээлбэл Филиппин ч юм уу те, Япон ч юм уу. Нөгөө 2 шөнө 3 өдрийн аялал, 4 шөнө 5 өдрийн аялал гэх мэт бүх юмыг пакэжээр нь оруулаад маш хямдханаар зардаг. Тэрийг бүр ингээ хагас жилийн өмнө өдөр авах юм бол бүр баг үнгүү нисээд байгаа юм хайшаа. Тийм гой боломжуудыг өгдөг байсан. Би өөрөө ч гэсэн тэрийг ашиглаад ийш тийшээ энд оюутан байхдаа зөндөө газар руу нисэж аялж байлаа. Ишига гарч ирлээ. Энэ айгуу сонин газар. Би энэ газарт нэг удаа орж ирээд дахиж орж ирээгүй. Яасан гэсэн чинь сууж уувал тэдээс дээш юм долларын үнэтэй юм авбал сууж уухыг зөвшөөрнө. Тэгэхгүй бол бүгдийг нь аваад гарна. Тэгээ дахиад тэдээс дээш байх юм бол баг компьютер асаагаад юмаа хийж болно ч гэдэг юм нэг юм сонин дүрм надад танилцуулаад тэгээ би тэгээд дандаа хоосон байдаг учир нь энэ юм биш үү? Ийм үйлчлэгээтэй бол хүн орж ирэхгүй дээ гэж. Тэгээд зөөр өнгөрөх болгонд хардыг дандаа хоосон байт. Оюутнууд ороод хашраацсан юм уу яасан. Халам байна. Яг уусчихдаг байхгүй юу? Өнөөдөр салхитай ирнэ л яах атсан чи хамаг хүсчихлээ. За. За энэ метроны бодлын ард ингээд одоо үдээсээ шалахаар энэгээр нөгөө жижиг дунд бизнес эрхлэгчид гэдэг идэв шүү дээ. Одоо гараараа өөрсдөө юм хийгээд зардаг. Тим хүмүүсийн юу болтой. Үзэсгэлэн худалдаанууд одоо ингэсэж агаад гараад ирнэ. Битүү шүү дээ. Хүмүүс худалдан авагчид нь их болохоор иймэрхүү юм ингээд зохион байгуулад явсан ч гэсэн нөгөө эргэлт аягүй сайтай болохоор иймэрхүү зүйл амжилттай болоод идэв. Манай нөгөө талбай дээр гараад майхан газ аваад нэг хідэн эцгийн юм зардаг хүмүүстэй ялгаагүй л дээ. Гэтэ эднэрийн эргэлт бол айхтар. Одоо ингээд харж ах зүгээр нүдэн дээр л бөөнөр нь авж байгаа харагддаг хүмүүс нь. Тэгээ эндээс аваад цаашаа зарна уу, төвөрсдөө хэргэлнэ үү янз бүр. За зөв. Энэ өөр төс чинь чаа. Нүгэ явчих байгаа. Тэнд харагдаж байна. За ямар ч байсан үсэндээ шулуу юм хийлгэж гараад ирлээ. 4 цаг боллоо шүү дээ. 11-ээс ороод 2:30 гэж яхад дууслаа. Энд л нэг арай гайгүй юмнийхээ. За ингээд энд ингээд нэг шулуу юм хэлэхэд 3841 400,000 төгрөг болдیں۔ Тэгээд нэг 10-аас 12 сар эртээ хэлэхгүй байжгаад дахиад төрөд ирдэг. Одоо та бүхэнд төрөний хилээдсэн нөгөө жижиг дунд үйлдвэрлэлийн юуг харуулъя. Гудамжинд гарсан юм харуулъя. За ингээд зөте юм хөрх юм зөндөө гарна штэ. Би нөгөө хэлжсэн штэ 50-нууд нөгөө аимсан дуртай гэдэг. Тэр шиг нэмэг зүйлтийг бол штэ янз бүрээр нь хийн, зүүн, зарна. Ямар хөөрхи юм бэ? Look at this. Sure. 他主人就在哪一本书上面看。好可爱。然后那两边进的。这边也是。哎，
还有鸡耶。 Hello. Hey. How are you? Хөрхиймаа. Ингээд энэ үүрэн энд нь энэ хараа. Окей. А тийм бас нэг мөрөн дээр нэг байна шүү дээ хараа. Гуравдах нь байна. 把东西拿出来。 Хөрхиймаа. Хөдлөнс нэрсэн байна. За. Тэнд бас нэг байна. Оо эдгээр чи ингээд энийг ингээд зард юм шүү баг. Одоо 5 байна. 你还吃口罩？ Окей. So cute. Хөрхиймаа хөрх юм бэ. Дээр гахаа барь явжсэн. Одоо шовуу байна. Хүн нэрээ. Миний амьдралыг сонь шүү те сонь сонь. За эдгээр ингээд дандаа гар үйлдвэрлэлийн юмнууд. За худлаа авалт бол байнга. Одоо энд ингээд жоохон сууж ахтал хажууд нь хараа сууж ахтал бол янз бүрээр зарж байгаа харагддаг юм билээ. Хаа. За энэ одоо юу вэ? 树干身上的纹路去延伸到比较大下面的刻纹，所以一吸就把它往上延伸的概念。 Янз бүрийн деко юмнууд юм шиг байна. Хөх юм байна. За энэ бас суучлаараа шаацын идэлээ ах шиг. Хөх юм аа. Уугаар юмтай. За чулуу шавар шаац гэдэг одоо гараараа уралч ивэл болохоор энэ бүгдийг энд хийж заалдаг. За баяр ёслолын үеэр бол энийг орчин битүү энэ хоёр талаар ингээд хөл гიშгэх зайгүй болдог. За Тайваны бас нэг алдартай нэг хүмүүсийн жуулчдын анхаарлыг татдаг зүйл бол шөнийн зах. Шөнийн зах бол одоо багтар худалдаа хийдэг. Тэгээд янз бүрийн маш хямдхан байдаг гэдгээр алдартай. За энийг ийм хөрхөн тойл байна. Өөрийгөө тойлдож авах дуртай охтууд энэ дээрээ ингээ авахт юм байна. За энэ бас нэг тойл. Хибэд юм. Энд юу вэ? Дахиад керамик урлаг шавар аягнууд байна. За энэ зарж байгаа улсууд дандаа эдрийг өөрсдөө хийдэг. Тэгээ зарим нь ингээд цаана хийгээд байж байдаг хүмүүс яг өөрөө ингээ хийдэг болохоор газар дээрээс нь өөрөөс нь авч өөрийг нь дэмжих их дуртай. Тэгээ инстаграмаар дагаарай гэдэг, лайнаар дагаарай гэдэг. За нөгөө нэг толинууд чи энэ. За хүмүүс ахвалаад амж би ч гэсэн өөрийг нэг хараад. За. Өнөөдөр ийм керамик юмнууд аяг их байна. Хаяада ноосны идэлүүд их байдیں۔ Нэхмэлүүд их байдیں۔ Заримдаа дан эмэг бөгж гарцсан харагддаг. Заримдаа дан лаа гэдэг гарчихсан байгаа. Харагддаг. За энэ одоо бодвол хооны хөзөвч, муурны хөзөвч. За нохоо муур гэснээс энд нэрээс та нохоог хүүхдээс илүү одоо нохоо амтны ирэх бол энд гайхамшигтай байдаг. Тэгээд хэрэг түрээ явж байгаа хүн байвал хүүхэд гэж харж болохгүй. Дотор нь хөвчлэн нохоо байгаа. Бидний хувьд бол нэг байж болохгүй юм шиг мэт боловч эдний хувьд бол байж болох зүйл амьдралынх нь нэг хэсэг. За нохоогүй айлч гэж бараг алгадаа. Тэгээд жижигхэн мижигхэн янз бүрийн юм гэртэй байлган тэднэрийг нь асардаг, хардаг эмнэлэг байна. Нэрээ бидний хамтарч ажиллах Хонгоны их сургуулийн нөгөө амтан арчилгааны анги гэдгийг бакалаврын анги нээсэн. Тэнд одоо маш их Хонконгоос, Малайзиас, Японоос хүмүүс ирж сурд юм байлээ. Гэрийн тэжээвэр амтныг асрах, хайрлах, одоо эмнэх ч гэдэг юм уу. Тэр арга зүг бүр бакалаврын зэрэгээр ингэж олгож сурдаг. Тэгээ маш олон залуучууд ирж сонирхож байгаа. Сүүл манай одоо сүүлийн үеийн хамгийн хот анхаарал татаад байгаа бакалаврын зэрэгчтэй гэдэг өчигдөр уулзахад ярьж ирсэн. Их сонин тэгээд одоо орчлон хорвоо хүн төрлөختөн маш олон зүйлийг хийж бүтээгээд одоо нэг арай өөр юм ярьдаг болцсон юм байна да. Арай өөр зүйлийг мэдлэг мэрэгжил гэж хардаг болцсон юм байна да гэж би нөө
яриаг сонсож байхдаа харж байсан. Дээр бас энд нэг гоё номын олон улсын номын үзэсгэлэн болж байхад амтан хэрхэн хайрлах вэ гэдэг ном бичсэн зохиолчийн гар хэсэгтээ худалдаа явж байсан. Би тэгээд уулзалтан дээр нэлээд сууд сонссон. Бас сонирхолтой юм байлээ. Бидний харж байгаагүй өнцгөр яг монголчууд бид бол байгальтайгаа ойр одоо их тийм амьд маягаар байгальтайгаа ойр байдаг. Гэтэл эд болоод бас ингэж тэжээж авч одоо яг л хүн шиг харж идрээ яадаг. За миний одоо энд ирээд харах дуртай нэг юм ийм сайн дурын ажилчид байдаг. Янз бүрийн цусаа хандивлах арга хэмжээ, за янз бүрийн одоо хүчирхийллийн эсрэг энэ ямар гоё хараа. Хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх гэх мэт олон зүйл дээр эдгээр хүмүүс ингээд сайн дураараа ажиллаж, тараах материал тарааж, ухуулж, сурталчилж явдаг. Ийм ажлуудыг иймэрхүү хийдэг community бас их байд юм билээ. Би тэгээд энэгээр явж байхдаа бас энэ community-г харж, ажиглаж зогсох их дуртай. За сонгуулийн үеэр бол бид нар чинь тэгэл хөөхн нөгөө ягаа ногоонороо англиар тэгээд хүмүүсээ дэмжин шүү дээ. За миний дэмжижсэн эсрэг намын Кёвен гэдэг одоо ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн маань өчигдөр баривчлагдаж байгаа харагдчихсан. Улс төрийн амьдрал сонирхолтой хаач хэлшгүй зөндөө олон юм байдаг байх л та. Тэгээд марч байсан. Доошоо ороод нөгөө нэг түрүүний влог дээр би нэг усны сав авна гэжсэн. Тэрийг амжаагүй. Тэгээд тэрийг авнаа. Биш орж аваад гэх. За одоо нөгөө Евен сар маань болох гээд ингээ Евенгээ янз бүрээр гоёор хийчихсэн. Зарж байгаа. За айл татсан ч гэсэн, найзындаа татсан ч гэсэн энэ тэнд очиход Евен аяг их гаргаж өгчлээ. Сая би нөгөө өсчин дээр цагаан хүлээгээд 10 минутын өмнө орчих. Тэгээд цагаан хүлээгээд байжсэн чинь өсчт нь ажиллаа эхлэхийнхаа өмнө одоо бүх угаадаг, тайрдаг бүх хүмүүсээ ингээд одоо ахлах юм шиг байгаа. Тойрч зогсоож байгаад тухайн өдөр одоо хин дээр хідэн үйлчлүүлэгч цаг авсан байгаа. Одоо яаж ажиллах вэ? Би нэгээ яаж ингэж нөхөж ажиллах вэ гэдэг дээр зааварчилгаа өгчээсэн. Гэтэ энэ одоо миний мэдхийн би одоо энэ өсчин дээр ороод бараг 7-8 жил болж шүү дээ. Тэгээд 7-8 жил өглөө болгон тэгж стандартын дагуу зааварчилгаа өгнө гэдэг бол бас байгууллагатаа тийм соёлыг сургачихсан байгаа нь харагдчихсэн. За тэгээд би нөгөө цаг авахгүй гүгээд ирсэн ч гэсэндээ хажуугаар нь за та ийш сууж байгаараа би хүнтэй байгаа. Гэхдээ би завсраараа гүйж ирээд таны хормор очин түрхэд өгье шүү. Та жаахан цаг хугацаа зарцуулах байх шүү гэдэг. Яг нэгэнд цаг аваж ирээгүй учраас хүлээхээс яг хүлээгээ сууж илаа. Тэгээд нөгөө угаадаг байсан охин маань өсчин болчихж энэ сэнстэжсэн хүүхэд маань хор төрхөө зогсож байж гэдэг юм те. Тэгээд үйлчилгээний ажил гэдэг бол дадлаг туршлага байдаг учраас дадал болоод хэрэгжүүлчихсэн байгаа харагдчихсэн. Мундаг нөгөө түрүү би нэг дурдсан шүү дээ хонгооны их сургууль гэсэн. Манай тэр хонгооны их сургууль дээр болохоор бас яг ийм өсчин гоо засалч өдрийн бакалаврын ангид байдаг аахгүй. Тэгээд тэдний тэр ангийн тоног төхөөрөмж юм хүмийг үзэж байхад гоё л санагдчихсан. Яг л том салоонд ороод ирсэн юм шиг. Тэгээ надад ярьж байхдаа одоо энэ ангийн маань одоо хамгийн үнэтэй хэсэг нь манай шал юм а гэж хэлсэн.
Яасан гэсэн чинь нөгөө өсчин хүн удаан зогсдог учраас шал их чухал байдаг гинэ. Одоо нөгөө зүгээр хамаагүй шалан дээр зогсоохгүй. Стандарт шалтай байх хэрэгтэй. Тэгээ манай энэ танхимын хамгийн үн мөнгө зарж хийсэн хэсэг бол манай шал байсан гэж ярьж ирсэн. Тэр нь надад бас их сонирхолтой санагдаж байсан. За нөгөө түрүүний влог дээр би ийшээгээ явж үзүүлсэн. Одоо нөгөө тийшээгээ явж байна нөгөө адилхан газар доорх гудамжаараа. За өнөө өрөө би нэг найзтайгаас хоолнд орно ингээд ирцээ ингээд хэлэхээр найзууд маань ингээд нэг нэгээрээ дуудаад уулзъя барий хоолнд оръё гэд. Тэгин заримд нь бас бүгдд нь ирцэн гэж хэлж чадахгүй. Зарим нь бас гомдон чи хинтээ нь уулзаад хинтээ нь уулзахгүй байгаа ингээ гомддог учраас яг аль хотод ирээд хит хонж байгаагаа бас найзуудаа хэлдэг. Өчтөр бас нэг найз маань урагшаага ирэхгүй байсан юм уу? Урагшаага ирэх байсан бол хэлээрээ. Найз нь эндээ ажиллаа хийж байгаа шүү гэж мессеж хийжсэн. Настайгаа уулзахаас өмнө бас энэ хоёр ганц хоёр ажлаа амжуулаад шопинг хийгээд эхнийхээ згсэн юмыг аваадахыг хийгээд би эндээс шууд цаашаа маргааш Шинэ Зеланд руу нисэх юм. Тэгэхээр та бүхэндээ үзүүлэх дараагийн влог хэсэг маань Шинэ Зеланд Окленд хотоос байх баха. Окленд хотыг бас та бүхэнд үзүүлнэ. Өнөөдөр чинь бүтэн сая өдөр шүү дээ. Нөгөө Индонез, Филиппинч гэдэг юм уу иймэрхүү нөгөө хүмүүс асрахын үйлчилгээ гэж байдаг тий асаргаа гэж байдаг. Гэрийн асрагч өндөр настангуудыг асрах үйлчилгээ аягүй хийдэг энд зүүмнүүд Азад. Тэгээ бүтэн сая өдөр бол одоо хаасаагүй Хонконгт тэр ялгаагүй Сингапурт бас эднэрийн нөгөө амралтын өдөр байдаг болохоор бүтэн сая өдөр дэлгүүрсэж байгаасад маань одоо тэр зүгийн улсууд маш их байдаг. Орой хоолны газруудаар ч гэсэн битүү найз нөхдөөр уулзаад явж байгаа харагддаг. Тэгээ Хонконгд бид нар ямар сайндаа тэгтгсэн нөгөөдөл маань амарч байгаа гэж амардаг өдөр нь гэж ярьдیں۔ Тэгээд энд ч гэсэн ялгаагүй бүтэн сая өдөр амардаг гэсэн хүмүүс маань тэгээд за нэг алдарт амьс маань энэ хараа. Амьс эднэрийн амьс их гоё. 我觉得好残忍哦，因为我自己去年没有做我自己这样的事情。 За бусад улс оронд явж байхад би нэг өөрийнхөө бие дээр анхаарсан нэг зүйл болоод анзаарсан нэг зүйл болоод нутгийн хүмүүс юу идэж гэн, ямар улиралд юу идэж гэн, яг тэрийг л ер нь идээд явах хэрэгтэй. Яагаад тэгэхээр эднэр ингээд юм дулаахан юм шиг боловч бидний нөгөө дассан цагаагаараас шал өөр цагаагаартай газар байдаг байхгүй. Тэгэхээр энэ хүмүүс маань нөгөө усын нуул ёсын дагна гэдэг нь шүү дээ. Энэ хүмүүс маань юу идэж ууж байна? Тэр бол тухайн улиралдаа тохирсон хоол ундал гэсэн үг. Анх удаага ирж байгаа юм халуун газар анх удаа ирж байгаа хүмүүс халуун үеэр бие дээр юм туурах ч байд юм уу гэд содоод гүйлгэх эсвэл толгой тасралтгүй өвдөх гэтэр гэж зөөрөд илэрдэг. Хоолндоо тохируулж чадаагүйгээс дийлэхтэй болбой байгаа юм. Жишээлбэл нөгөө улаан шош, эднийх улаан шошийг ингээд бүр шүлж байх одоо буцалгаад тэгээ сахартай бусад шошуудтай нийлээд айгүй гоё нөгөө хондоо тан гэдэг ийм шүл шиг юм хийдэг байхгүй. Би тэрэнд их дуртай. Тэр тэгтээ зөвхөн өвлийн улиралд л иддэг. Гадаа жоохон халуун болонгууд хондоо тан зарж байгаа газар нь олтхоо болчдөг. Буюу энэ зүйлийг халуун улиралд иддэггүй гэдгээ нутгийн хүмүүс маш сайн мэддэм билээ. Тэгээд яг зүгээр Монголтойгоо харьцуулж бодож ирсэн. Монголчууд бид нар 100 цагт айхтар мах иддэггүй. Ялангуяа адууны мах идэр бол идэж байгаа харагддаг. Гэхдээ бид нар Гуанз ресторанд захын Гуанзанд орох юм бол бараг адууны мах чанаалыг ивэл гаргаад ирнэ. Тэгэхээр нөө ямар улиралд юу идэх вэ гэдгээ хоол хүнс хийж байгаа үйлдвэрлэл хоол хүнс
үйлдвэрлэж байгаа хүмүүс маань хүмүүст ингэж иргэдэд зааж биднэрт одоо байгаа тэр онцгой байдлаа таниулж явж авахгүй болвол нөгөө эрүүл мэндийн хямрал гэдэг нь хоолоор дамжаад ирдгийм байна гэдэг би анзаарч ирсэн. За одоо онгоцны буудлын руу явж байна. За Тайпей хотын одоо төв галтрагны буудлаас сонгосны буудлын руу хурдан галтраг байдаг. За хурдан галтраг нэг талдаа 125-41 ойролцоогоор 13,000 төгрөгийн үнэтэй. Тэгээд одоо миний мэдхийн л онгоцны буудлын хоёрын хооронд хотын төв хоёрын хооронд хамгийн хурдан үйлчилгээ. За өмнө нь энэ шугам байгаагүй автобус явдаг байсан. Одоо ч явж байгаа л да. Тэгээд автобус маань нөгөө төвжирлээс болоод заримдаа айгүй уддаг. За такси бол нэг ойролцоогоор 1,200 гэдэг чинь 130,000 орчим төгрөг болон нэг талдаа. Тэгэхээр 13,000 төгрөгөөр хурдны галтргээр 45 минут яваад очих уу? 130-аар таксидах уу тий? Хоёр өөр ялгаатай. Тэгээд 15 минут тутамд нэг явдаг болохоор бас хүн цөөтэй ахтар шигэлдээд байхгүй боломж дотроо Wi-Fi-тай цэвэрхэн дайжгүй. Өнөөдөр нислэг маань 4 цагаас байгаа. Би тэгт онгоцны бодол руу жаахан эрт очиж байгаа нь ганц хоёр презентацийн юм дутуу байгаа. Тэрийг онгоцны бодлоор очиж хийж суугаад бичдэм билүү гэж бодоод эрт гарсан. Тэгээ өглөө нөгөө нэг өчигдрийн өглөөний нөгөө андуураад бан шиддэг газраа ороод идэ гэж бодож байсан. Өндөгтөө гамбраа идсэн. Тэгээ өндөгтөө гамбар гоё байсан. Тэгээд сая энэ нөгөө Тайпей галтрагны буудалд орж нэг кофе уучаад тэгээ жоохон нээлээ шалгаад найзуудаа имэйлд мессежд нь хариулчаад ийшээ орж ирээд сууж байна. Тайпей хотын хувьд тээврийн хэрэгсэл бол маш сайн. Буюу зам тээвэр дэд бүтэц маш сайн хөгжсөн. Энэ бол дэлхийн 2 дугаар дайны дараагаар Японы нөлөөлөлд ер нь 1900-аад оны 1800-аад оны сүүл 1900-аад оны ихэнх үеийн Японы одоо нөлөөлөлд байх үед маш сайн суурай тавьсан болохоор дэд бүтэц бол үнэхээр сайтай. Гэсэн хэдий ч 2025 оны төсөв дотор одоо улсын нийт төсөв байгаа зардал байгаа тийм. Зардлын нэлээд тодорхой хувийг дэд бүтэц рүү оруулсан байсан. Энэ бол магадгүй нөгөө ногоон эрчим хүч тийм. Тэр эко эрчим хүчээ бас хөгжүүлэх тал дээр нэлээд анхаарч байгаа болов. Зөвхөн зам харгуу гэлтгүй бас нөгөө хог хаягдал зөндөө олон зүйл дэд бүтэцэд орж байгаа учраас эдгээр зүйлээ анхаарч ажиллах дээрээ нэлээд том төсөв тавьсан байсан харагдсан. За одоо галт тэрэг өглөөд нэг 45 минут яваад очино. Өмнө нь би нөгөө Тайван хүмүүстэй хамт ийшээ Монгол руу өдөр явж явах үед онгоцны буудлын дээр аяллаа даатгал маш их хийлэгдэг юм билээ. Тэгээд зарим хүмүүс эрт очиж даатгалаа авна гэж ярьдаг. Онгоцны буудлын дээр даатгалаа хийгээд аваад явдаг юм билээ. За бидний хувьд бол монголчууд визэнд л орохгүй бол ерөнхийдөө онгоцны даатгал гэдэг аяллаа даатгал гэдэг зүйлийг бараг хийлэгдэггүй. Би ч гэсэн заримдаа хийлэгдэггүй. За үнэхээр яг явж үзээгүй газар. За эрсдэлтэй гэж бодож байгаа газар руу бол мэдээж даатгал хийлгээд аваад явдаг. Тэгээд та нарт дараагийнхаа влогоор Тайваны нөгөө оршин суух алтан карт яаж авсан тухайгаа ярьж өгнө. Тэгээд та бүхэн ч гэсэн хэрэг сонирхож байвал тэр алтан картыг аплай хийгээд үзээрэй. Маш боломжтой юм бэлээ. Тэгээд яг тэр влог дээр би нэлээд дийлэх юм.
Ямар ч байсан Хонконг явах гээд онгоцсон дуусаачлаа. Тэгээд Хонконг дээрээс очиод дахиад аяллаа. Өргөжлүүлэн онгоц нөгөө хоцроод байгаа болохоор би 2 цагийн өмнөх онгоцонд суудал байгаа эсхийг асууж агаад суудал байна гэхээр онгоцоо салжглаад гэхгүй бол нөгөө цаашаа хол нислэг болохоор ачааг маань нөгөө дамжуулж амжихгүй сүүлийн хит хитэн нислэг дээр би нөгөө ачаагаа одоо олохгүй байх, хойноос ачаа ирэх гэх мэт айгүй олон асуудлууд тохиолдод байгаа болохоор энэ удаад эрсдлээсээ айгаад ямар ч байсан онгоцныхоо цагийг саглаад өөр онгоцсон цуглаа. Тэгээ Хонконг дээрээс очиод та бүхэндээ өргөжлүүлээд ярий. Тэгээ дараагийн влогт нөгөө алтан карт хэрэг авсан тухайгаа та бүхэнд хэлж өгнө. Тайванд хийсэн аялал маань энд хүрээд өндөрлж байна. Тэгээд баярлалаа Тайван үргэлж надад боломжийг олгож өгдөг. Маш гоё улс. Тэгээд эргээд хүн утахгүй эргээд ирнэ.